Хин мэддэхгүй 3 явж ирсэн нэг нь бурхан болсон байна гэл. Тэгэл яг л манай хүн байж таарсан. Тайсан дээр ингээл одоо битэр ингээ хойлоо гараа зогсох чинь яалч нэг орон зай өгүүлэгддэг байна. Манай хамтгийн одоо мөнгөн шагаа маань яг бас ажиллаа хийж яваад урдынхаа ажлыг хийж явж байгаад автозамын осолд орж одоо автоаварт орж бурхан болсон. Өмнө говийн замд. Тэгээд манай хамтлагч гэлтгүй манай урдынхаа энэ дээр айгүй эмзэгэлдэг. Тэр чинь дорн руу тоглолтоор явчаад тэгээд хин шагаа болохоор хотод байсан. Бас энэ тоглолттой. Бид заримдаа салаа явчихдаг байхгүй юу? Дорн дээр бас нэг юм арга хэмжээнд орчоод тэгээд наашаа хөдөлсөн байсан замд явж байхад найз ярьж байгаа. За маргааш өмнө говьд нэг ажил байна шүү. Өглөө 3-аар гарна шүү гэж ярьж ирсэн. Өдөр. Тэгсэн чи яагаад тэр өдөр өөр гараа ичсэн. Тэгээд ороо битэр хотод орж ирээл юу яасан. Дүнг яг хотод орж ирж байхад л нэг хоол идчихээ салаа идүүлээ гэдэг нэг газар хоол идэх гээл зогссон чинь л яг тийм мэдэрсэн байна. Хин мэддэхгүй 3 явж ирсэн нэг нь бурхан болсон байна гэл. Шууд бас илчдэг юм лээ шүү дээ. Тэгэл бид чинь энэ ч бөөл юм болчих. За биш байгаасаа л гэж бодож байгаа. Тэгэл нэр нь яагаал тал талаар хүн амтнаас асуулаа яасан ийсэн гэл ингээл тэгсэн чинь тэгэл яг л манай хүн байж таарсан. Хүнч аргаа олдгүй юм бэл. Яхаач мэдгүй байгаа нэг ерөөсөө л нэг тийм мудлаа юм шиг санагдал. Нэгэн тал тэгэл үнэн бодиж юм гэдэг чинь ямар зүуд биш тэгээ сарын зүуд байгаасаа л гэж бодох юм шиг. Тэгэхээр хүн ерөөсөө итгэж чаддгүй л зүгээр сайхан уцаар иж тэгээ ивэрүү сав саруул хүн чинь тэгэл гинт өнгөрчлөө гэхэрч бодхоор их саяхан юм шиг санагдаад байдаг. Ерөнхийдөө гол шалтгаан нь ерөөсөө хурд хэтрүүлсэн. Нөгөө яараа тоглолтонд яараа явж байсан. Хажуудаа хүнээр машинаа бариулсан явсан. Нөгөө машиныг барьж явсан жолооч нь бол үндсэндээ нэг 2-3 өдөр бас машин дэрэг бариад нойр хоолгүй явж исэн. Тэгээд нойргүй явж байхдаа одоо жоохон ядарсан тий. Тэгээд хурд хэтрүүлсэн. Хурд хэтрүүлгийн хажуугаар нөгөө нойр нь одоо бас орж гараа явж байгаа юм гэдэг чинь тэгэл ерөөсөө нэг жингүүлийн байдлаар явсан байна. Тэгээд тэр осол болсон газар нь бас нэг ерөнхийдөө нэг тийм осол болдог амтай газрууд байдаг шүү дээ. Яг л тийм газар болсон. Яг тэр нөгөө хэргийн газрынхын юун дээр бол бид нар юу яагаад очиж чадаагүй. Дараа нь очив. Тэгээд манай нөгөө төлөөний найз нөхдүүд дүүнер мөнөр явсан л да арай нөгөө жоохон зориг зүрхтэй нөхдүүд нь явсан. Тэгээд бол тэнд бол мэдээж одоо тэгээд ямар олиг байх вэ? Амар л хүн анхаа аргагүй амар. Ланд 200 тал явж байсан юм шүү дээ. Тэгэхэд 200 ч хүмүүс хүрүүстэй явж байсан юм гэж асуудаг. Тэгтлээ тэр машин танигдахгүй Москваны лаац зүгээр нэг базаа хийсэн явны лаац шилдэг юм болсон. Жолооч нь болон жолоочийн хажууд сууж явж байсан хоёр хүн хоёулаа суудлын бүсээ хийцэн явсан. Тэрэн тулдаа тэр амар аваараас ч хоёул аймд гарчихсан. Тэгээ манай тадик мөнгө шагаагийн хувьд болохоор ардаа явсан суудлынхаа. Тэгээ ардаа бас бүсээ хийж амжаагүй нэг тоглолтод дөхөхөд бас хувцснараас солиод ардаас суусан юм шиг үлээ. Тэгээд тухайн нөхцөл байдал одоо яг яаж явсан. Тэгээд бүсээ бол хийгээгүй явсан үргэлж. Тэгээд ерөөсөө магтаа бишд орчих байгаа байхгүй. Тэгээд бас хурд хэтрүүл аваар бас болсон ч гэсэн урд явсан хоёр залуу бол суудлын бүсээ хийцэн учраас энэ нас нь аврагдаад бас тэгээд бид нар суудлын бүсээ бол бас хийж заншмаар байгаа. Тэгээд дээрээс нь мэдээж 1000 хурдтай байв суудлын бүстэй байгаа ч хэцүү болох та. Тэр ер нь бол тэр аваарын хувьд бол хурд хэтрүүлсэн суудлын бүс хийгээгүй гэдэг бол бас гол аваар юмсан алт шалтгаан болцлоо. Зам дээр хоёр тэмээ хөвтөж лаарсан юм лээ л. Тэгэл тэмээ мөргөөл замаас гарцсан. Тэгээ замаас гарахдаа тэр хавьд хажуудаа нэг том үргэлжлэл аягүй хүнсгий жалгахтай. Тэгэл ерөөсөө тэр жалган дотор машинд ороод 4-5 л гэж хөрөөсөн юм шиг байна. Тэгээ тэрийг бол одоо дахиж дуусаад яриад байх хэцүү. Гэхдээ яг зөв хүмүүст сэргийлэх үүднээс бас энийг сая ярьчлаа. Та бүхэн маань ерөөсөө л тооцоонд гарахтаа энэ хүний амь нас гэдэг чинь ямар бид нар бонустай биш үү? Нэг л амьдрал нэг л амь нас чинь дуусна. Үнэхээр одоо ядарч өөрийгөө боддгоо маа гэхэд тэр хамт явж байгаа хамт олон ах дүүс найз нөхөд гэр бүлээ байнга хамаа. Энэ бол мэдээж жолооч хүний хариуцлага. Тэгэхээр бид нар бол жолооч юм бол маш их хариуцлагатай баймаар байна. Хүн болгон л одоо та хэд гурал олчих штэ гэдэг хүсэл тавиал байдаг. Тэгээ бас нэг хэсэг чи бид нар бас нэг хүн тандаж хүн хайж үзсэн. Тэгээд ганц нэг хүнтэй хамт дуулчих үзлээ. Тэгээд ер нь болохгүй юм лээ. Тэгээд харуугасаа цугдуулсан хамт байсан. Бие бинийгаа нөхөө сурсан хүмүүс чинь одоо тэгээд дахиж бол ер нь нэг гişүү авах бол
бодол байхгүй болсон. Гэхдээ яг зүгээр хамтынхаа уран бүтээлийг цаашаа өвлүүлээд явна гэдэг утгаараа нэг сайхан залуу дуучин авч хамтдаа бас нэг дайзнаар хамт явж байгаа уран бүтээлүүдээ бүгдийг сайхан зааж өгöd одоо нэг гаршуулна гэдэг шүү дээ. Тэгээд ахаад нэг өөрийнх нь үеийн нэг хоёр залуу авч өгөө цаашдаас 3 бүдүүн гэдэг ингээ өвлүүлээ явах бодол эрдэнэ нөхдөд байдаг. Нэг тэтгэвртэй гарна гэдэг шүү дээ. Тэтгэвртэй гарахтай хөөд ирэхээр нөгөө хүүдээ бас нэг үеийн хоёр залууг нь олж өгöd ингээ тавталгаа 3 бүдүүнгээ явуулах уран бүтээлээ тэр чигээр нь дэрдүү нартай ингээ үлдээх бол юм нууцхан бодол бол бий. Бид гурвч одоо яг гурлаа л ингээл ихнэр хүүхдүүдтэй амьдралтай хүмүүс. Гэхдээ бид гурвч яг ингээд нөгөө яг энэ одоо 20 хэдэн жилийн хугацаанд бид гурвчд яг үндсэндээ бол ингээл жилийн 365 хоног гэж байдаг бол гэрийн тэр 365 хоногийн бараг худалч хүнд нь бараг одоо 200-д бид гурвч юм бараг цогтаа идэж уугаад унтаж ивтээд ингээд инээж ханаагаад ууралтаа уурална хэрэлдэхтэй хэрэлдэн муудалцахтаа муудалцсан. Тэгэл амьдралын сайн муухай бүхнийг үзэл ингээд хамтдаа туулж явсан нэг өглөө нэг өдөр ч юм уу ингээд байхгүй болчихор мэдээж тэр бол сайхан санагдаагүй, сайхан санагдахгүй. Тэгээд маш их хүн дээр хүлээж авч байсан тухай. Тэгээд одоо ингээд тайсан дээр ингээд одоо битэр ингээд хойлоо гараад зогсох чинь яалч нэг орон зай өвүүлэгддэг байхгүй. Яалч ингээд яг ингээд орон зай өвүүлэгддэг. Яг уран бүтээлч хүний нэг бас сайхан уран бүтээлээр амьдарч үлддэг юм байна. Заримдаа ч бүтээрийг хүмүүс андуурал өө шагаа магаа гэж дуудаж лээ. Өө шагаа сайн бол сайн л гэж явдаг. Уран бүтээл нь олон зуун дамжаал тэр хүнийг одоо мөнх байлах байхаа л гэж нэг жоохон тайвширдаг. Найзгаа алдсан тэр нэг бараа явдал ерөнхийдөө байнга бодогч идэг. Ялангуяа одоо өмнө говийн зам ам руу гарах бол их чанга шүү дээ. Ерөнхийдөө бол эн чинь өнөөдөр бол Монгол оронд бол айл бүрт хүн бүртэл тохиолддог гамшиг болчихлоо л доо. Тэгээ ягаа гамшиг гэж хэлээд байна гэхээр үндсэндээ энэ чинь нэг би одоо сонсч ирсэн халах голын дайндаг 200-300 хүнд амир өгчээсэн гэж халах голыг чөлөөлөхтэй байна. Тэгэхэд өнөөдөр Монголын одоо аваараар энэ авц замын ослоор их чинь жилд 500-600 хүнд оройж бурхан болдог гэдэг чинь амар их тийм хүнд тоо дайн дажинтай орноос илүү хүн бид нар авц зам дээр бурхан болж байна. Жолоочийн хариуцлагагүй байдлаас магадгүй нөгөө эсрэг услаас ирж байгаа тэр нэг хариуцлагагүй жолоочийн байдлаас л ерөөсөө бүгд гэр бүлээр ах дүүнрээр ингээд авц зам дээр бурхан болж байгаасаа гэр бүлээрээ ингэж хамслаа байдалд орчин. Тэгэхээр энэ бол цэвэр ерөөсөө жолоочийн хариуцлага. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө дөрмөө барьж явахгүй байгаагийн за хурдаа тохируулж явахгүй байгаагийн тэгээд дээрэс нь мэдээж энэ ороо үдшил одоо гэрэл шилжүүлэхгүй гэдэг нэг тийм хурц тод тийм нэг лед гэрлүү сүлийг тавьдсан. Энэ бол өөрөөсөө бол их тийм сайхан бахархтай юм шиг санагдаад байгаа боловч яг үндсэндээ бол одоо нэг хурц гэрэл өөдөөс тусч байгаа тэр машинд бол аюу хүн цогт болдог. Өөрөө л болж ивэл за би болж ивэл бус нь яах вэ гэдэг энэ байдлаа хандлагаа бол бид нар ялангуяа энэ авцаан дээр бол өөрчлөх хэрэгтэй болсон. Та бүхэн маань хурдаа зөв тохируулж сурмаар байна. Тэгээ энийг юусоо хөвшил болгомоор байна. Мэдээж одоо энэ та бүхэн харж байгаа одоо энэ зам одоо машин одоо үнэхээр яг тэр өдөр хурдаа тохируулаад яваад үнэхээр яараагүй явсан бол найз мануудыг байх байсан гэдэг. Тэгэхээр таныг хүлээж байгаа хүмүүс бол таныг сайн яваад ирсэн үгээ дугтаж авна үхээс оо чи хурдан яваад хүрээд ирлээ шүү хязгаарч танд хэлэхгүй учраас та хурдаа маш сайн тохируулж явмаар байна. Ерөөсөө л жолоочийн дөрвөө баримтчинд хурдаа тохируулмаар байна. Цогтөө хөвчөө нойр хоолгүй явж байхдаа бол зогсоо шууд унтдаг тий унтааж явдаг болмоор байна. За энэ хурц гэрэлтэй нөхдүүд маань бас энэ гэрлээ яг стандарт тааруулсан гэрлээ бас тамаар байна гэл ингээл олон зүйлийг бас танараас хичээгээд гуймаар байна.